1970-аад онд Монгол улсад хот суурин бүрд барилгажилт эрчимжиж, хөвж тайга, хөндөй талаараа тракторын мотор хөнгөнөж, сүндэрлэн босох томоохон хорооллуудад ашиглах модон материал тоосхыг бэлтгэж байлаа. Тухайн үед Өвөр Хангай аймгийн Арангай, Баян-Онгор, Дундгов, Өмнө Говь аймгийг барилгын тоосго, төмөр бетон хийж, модон материал зэргээр хангах төв зэг байв. Тиймээс уг үйл ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх үүднээс Бүгд найрамдах Монгол ард улсын сайд нарын зөвлөлийн 1973 оны 9-р сарын 21-ний өдрийн 347 дугаар тогтоолоор төрийн зэргийн ууган байгууллагуудын нэг болох Засан хүмүүжүүлэх байгууллагын дэргэд хар хорин дэх засан хүмүүжүүлэх хөтөлбөрийн колониг байгууллаа. Усангийн хоригдлын байр нь 2012 онд баригдаж ашиглалтад орсон нийт 380 хоригдлыг хүлээн авах багтаамжтай. Цагдын хорих байранд 31 хоригдогч хүлээн авах хүчин чадалтайгаар үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар хорхиолтой 300 гаруй хоригдол, цагдын хорих байранд 10 гаруй хоригдогч ял эдэлж байна. 2025 оны байдлаар 256 хоригдлыг шинээр хүлээн авч 247 хоригдол сулж, цагдаагийн байгууллагатай хамтран орон нутаг зорчих, ар гэрийн хүмүүст хүлээлгэн өгөх ажлыг зохион байгуулсан. Нийгэм сэтгэл зүйн нэгжин хоригдлын дунд зохион байгуулах нийгэм сэтгэл зүйн үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан батлуулж хэрэгжилтийг ханган ажилласан. 2025 оны байдлаар нийт 496 сургалт зохион байгуулахад давхардсан тоогоор 4264 хоригдлыг сургалт нөлөөллийн ажилд хамруулад байна. 2025 оны байдлаар 297 хоригдлын засварал хүмүүжлийн тодорхойлолтыг хэлэлцүүлж 130 хоригдлыг хугацаанаас өмнө суллуулж 26 хоригдлыг зэрэглэл хөнгөрүүлж ангийн даргын тушаалаар давхардсан тоогоор нийт 2869 хоригдолд 10 хоногийн шагналын хоног. Зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн давхардсан тоогоор 32 ялтанд шагналын 5 хоног олгуулж нийт 2908 хоригдлыг ангийн даргын тушаалаар хөдөлмөрт хуваарлсан. 812 хоригдлыг ар гэртээ цахим уулзалт хийлгэж иргэний бүртгэлийн байгууллагатай хамтран 34 хоригдлыг бичиг баримтжуулж ажиллаллаа. Нийлгийн нэгжин урьдчилан сэргийлэх болон хяналтын үйлчлэгийг давхардсан тоогоор 5264 хоригдолд хийж эвчлүүлэх. Шаардлагатай 68 өвчтэй хоригдлыг дараагийн шатлал буюу 401 дугаар хаалттай хорих анги нэгдсэн эмнэлэгт эмчлүүлэхээр шилжүүлэн. Ангийн эмнэлэгт жилийн хугацаанд 25 хоригдол хэвтүүлэн эмчилсэн. Хархорон сумын нэгдсэн эмнэлэгт мис заслын тасагт 12 хоригдлыг үзүүлж 4 хоригдолд мис ажилбар хийгдсэн. Хотгын тасагт 32, чих хамар хоолой 4, шүд 52, халдвартын тасагт 27, хэвлийн ихэд 42 хоригдлыг бус нарийн мэргэжлийн эмчид үзүүлэн ажиллаж байна. 2025 онд иргэн зөрүү төлбөрийн гүйцэтгэл зохих 3.9 тэрбумын 1100 баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж 956.5 сая төгрөгийн 624 баримт бичгийг дуусгуур болгож 2.9 тэрбумын 476 гүйцэтгэх баримт бичгийн үлдэгдэлтэй ажиллаж байна. Гүйцэтгэх баримт бичгийн мөнгөн дүнгийн биелэлт 24.3%-тай, бодит биелэлт 56.7%-тай ажиллаж 2025 оны улсын дундаж үзүүлэлтээс 3.6%-аар ангийн өмнөх мөв үеийн биелэлтээс 32.3%-аар өсгөж амжилттай ажилласан. Өмнөх оноос шүүхээс шинээр ирсэн гүйцэтгэх баримт бичиг 162, нийт гүйцэтгэх баримт бичгийн тоо 485 нэмэгдсэн үзүүлэлтэд ажиллаж байна. Хорхоос өөр төрлийн ял идэвхжүүлэх ажиллагаа хариуцсан нэгжин эрүүгийн хуульд заасан хорхоос өөр 4 төрлийн ял 7 төрлийн албадлагын арга хэмжээг идэвхжүүлэх ажиллагааг хууль журмын дагуу зохион байгуулан ажиллаж байна. 2025 онд хорхоос өөр төрлийн ял шийтгүүлсэн нийт 277 ялтнаас 127 ялтны ялыг шүүхээс тогтоосон. Хугацаанд бүрэн эдлүүлж дуусгуур болгосон бол албадлагын арга хэмжээ авагдсан 158 этгээдээс 92 этгээдийн албадлагын арга хэмжээг бүрэн эдлүүлж дуусгуур болгон ажилласан. Бүтэц оронтой харьяаллын хувьд хорхоос өөр төрлийн ял идэвхжүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгч 1, шийдвэр гүйцэтгэгч 2, техник хяналтын ажилтан 1, нийт 4 алба хаагчийн бүрэлдэхүүнтэйгээр Өвөр Хангай аймгийн Хархорон, Хөжөртө, Батүлзий, 9 зүйл, Бүрд, Үлзийт, Баян өндөр зэрэг 7 сумыг хариуцсан үйл ажиллагаа явуулан ажиллаж байна. Усанг нь 2025 онд 80 гаруй алба хаагчийн орон тоотойгоор ажиллаж байна. Үүнээс 3 алба хаагч хүүхэд асрах чөлөөтэй 84 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн албан үүргийг төр орлон гүйцэтгэгчийн орон тоо сул байна. 2025 онд шинээр 6, шилжиж ирсэн 10,
өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн болон цэргийн байнгын тэтгэврт гарсан 8, шилжин томилогдсон 2, дэвшин томилогдсон 2 алба хаагч байна. Мөн төрийн дээд шагналаар 5, хууль зүйн дотоод хэргийн яамны шагналаар 6, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын тушаалаар 47, нэгжийн даргын тушаалаар 278 алба хаагчид урамшуулал, бусад байгууллагын шагналаар 13 алба хаагчийг тус шагнаж урамшуулсан. Шинээр болон цэргийн ээлжид цол 19 алба хаагчид олгосон байна. 2025 оны батлагдсан төсөв 4 тэрбум 889 сая 300 мянган төгрөг. Үүнээс туслах үйл ажиллагааны орлого 313.7 сая төгрөг, дээд газарт 40 сая төгрөгийн тус төвлөрүүлэх төлөвлөгөөтэй ажиллалаа. 2025 оны 11 дугаар сарын төсвийн гүйцэтгэлээр туслах үйл ажиллагааны орлогод 290.6 сая төгрөг төвлөрүүлж 92%-тай. Дээд газарт төвлөрүүлэх орлого 40 сая төгрөгийг 100% биелүүлэн ажилласан. 2026 оны улсын төсөвт 14.7 тэрбум төгрөгийн өртөгтэй албан контор баримтлах, цагдан хорих байр болон 30 айлын орон сууцны барилгыг суулгуулan ажилласан. Тусангийн алба хаагчид шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын авраг шалгаруулах олон төрөлт тэмцээнд нийлбэр дүнгээр 2 дугаар байр аймаг. Орон нутгаас зохион байгуулсан волейбол, сагсан бөмбөг, модон барилдаан, гарбуу, дартс, ширээний теннис зэрэг тэмцээнүүдэд амжилттай оролцож, шагналт байруудад шалгарсан амжилтыг гаргаад байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас зарсан байгууллагын соёл, эерэг хандлагаа ойлгож сонсъё, зөвлөж тайлбарлая, гэрүүл бие, зохист харьцаа. Биеийн хөгжил бидний ирээдүйн эмэрдээ хэвшүүлье ёс зүй, сахилах хариуцлагаар тэргүүлье, бүтээлч хамт олон зэрэг аянуудын хүрээнд 28 ажил арга хэмжээг зохион байгуулан ажилласан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах, иргэдэд мэдээлэл, зөвлөгөө өгөх, санал хүсэлтийг түргэн шуурхай хүлээн авч шийдвэрлэх зорилготой. Нээлттэй хаалганы удирдлага үйл ажиллагааг 2 удаа зохион байгуулж, ерөнхий боловсролын 4 сургуулийн сурагчид мэдээлэл, зөвлөгөө өгсөн. Хуулийн байгууллагуудтай хамтарсан зөвлөгөөнийг 5 удаа зохион байгуулсан мөн өмөрдөстэй бүсгүйчүүд 2025 арга хэмжээ болон алба хаагчдын гэр бүлд чиглэсэн ажил арга хэмжээг үе шаттай зохион байгуулсан. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан алба хаагчдын 140 хүүхдэд гарын бэлэг гардуулан өгсөн. Монголын хүүхдийн сангийн Солонгор төвийн хүүхдүүдэд гарын бэлэг гардуулан өгсөн. Нэг алба хаагчид иж бүрэн тавилгатай өргөө цагаан гэр гардуулан өгөөд байна. Ахмад наснуудаа чиглэсэн 14 арга хэмжээ зохион байгуулж, хүндэтгэл үзүүлэн 2 ахмад наснд өргөө цагаан гэр гардуулан гэр хороололд амьдардаг ахмад наснуудад 17 тонн нүүрс, сар шинийн баярыг тохиолдуулан нийт ахмадуудаа хүндэтгэл үзүүлж, гарын бэлэг гардуулан өгсөн 10 ахмадыг газарчин башаан сувлал эмчилгээнд амраасан. Байнгын тэтгэврт гарсан 6 ахмад ажилтнуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүлсэн. Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар 18 ахмад насныг төрийн дээд одон медалиар шагнуулсан. 2 ахмад насны хөтөлбөрийн алдрыг тэмдэглэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 100 сая мод аяны хүрээнд улаас 4225 ширхэг, бургасны суулгац 1000 ширхэг, улаасны харандаан үрсэлгээ 18000 ширхэг, буйлс 450 ширхэг, яргаа 550 ширхэг, хайлаас 1000 ширхэг нийт 25225 ширхэг мод тарьсан. Мөн жишээ нь хар хурамб хотын ногоон байгууламж, ойн зурвас байгуулах ажилд гацуур 361 ширхэг, мөглөг улаас мод 646 ширхэг, нийт 1007 ширхэг мод тарьж ажилласан. Архарын сумын гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс 2 сая төгрөгийн 4 ширхэг өнгөт принтер, төрийн бус байгууллагаас 20 сая төгрөгийн 5 ширхэг суурин компьютер, 8 сая төгрөгийн хүүхдийн хийлдэг тоглоом. Өвөрхангай аймгийн Бат Үлзий сумын засаг даргын тамгын газраас 20 сая төгрөгийн үн бүхий персхор маркийн автомашин, цахим хөгжил инновац. Харилцаа холбооны газраас 25 сая төгрөгийн үн бүхий цахим киоск машин, 14 сая төгрөгийн үн бүхий трактор. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт хүсэлт тавьж, Хавуу маркийн автомашин шийдвэрлүүлэн авсан. Үйлдвэржилтийг дэмжих жилийн хүрээнд 222 ширхэг шон, 888 ширхэг евро хашаа үйлдвэрлэж хорихангийн хамгаалалтын хэрвэн хашааны гадна талын 444 м урт хашааг сольсон. 30 метрийн урттай, 5 метрийн өргөнтэй, 3.2 метрийн өндөртэй, 150 м квадрат талбайтай жилийн 4 өдрөд ажиллах боломжтой мал нядалгааны цех байгуулан ашиглалтад оруулсан.
Мянган дахианы ферм байгуулах ажлыг эхлүүлэн 25 м урттай, 4.5 м өргөнтэй, 3 м өндөртэй мянган ширхэг дахианы байрны барилгын ажлыг эхлүүлэн ашиглалтад орууллаа. Дотооддоо 152 ширхэг бетонон шон үйлдвэрлэж, дотоодын хориотой бүсийн модон шонг бетонон шонгоор солин өргөст торыг шинжилсэн. Орхон сургалтын төвд дөрвөн улирлын зориулалттай 9.2 м өргөнтэй, 25.2 м урттай, 226 м квадрат талбай бүхий барилга барьж ашиглалтад оруулсан. Малын чанар ашиг шимийг сайжруулах зорилгоор илүү нугламт үзэмчин хуц, махны чиглэлийн кэрээ хуц, завхны буурал үйлдвэрийн ухна, махны чиглэлийн Андреев үйлдвэрийн 50 хүртэй азраг, зэрлэг бодлого тус авсан. Авхаагчдаа чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, бие чирэгжүүлэх боломж нөхцөлийг ханган бэлдэржүүлэх танхимыг сэргээн засварлаж төгжүүлсэн. Цахилгааны доголдол эрсдлээс сэргийлэн агаарын модон тулгуурт шонгоос бетон тулгуурт агаар шугам салхи ажлыг хийж гүйцэтгсэн шалган нэвтрүүлэх байрны өргөтгөл. Засварын ажилхийн иргэдийн хүлээлгийн танхим шинээр бий болгон шалган нэвтрүүлэх байрнаас хоригдлын нийтийн байр хүртэлх зам талбайг засаж, шарх байс мод тарьж албаны 12 айлын орон сууцны гадна дотор талыг бүрэн засварлсан удаан хугацааны эргэлт уулзалтын байрны эргэлт. Уулзалтын өрөөнүүд болон ариун цэвийн өрөө, агал тогооны өрөө тус шинжилэн засварлаа. Нэгт спорт зааланд их засвар хийх, хоёрт хиймэл оюун ухаанд суурилсан телекамерыг харуул хамгаалалтын үйл ажиллагаанд бүрэн нэвтрүүлж, цахим хяналтын хэд төвтэй болох, гуравт хөнгөн блокны үйлдвэртэй болох, дөрвчнээр баригдах албан контор баримтлах, цагдын хорих байрны болон 30 айлын орон сууцны барилгад захиалагчийн хяналт тавих, эрээгээр хоригдол хөдөлмөрлүүлэх, хөнгөн блок нийлүүлэх, 5 малын хэсгийн өвлжөө, хаваржаанд алба хаагч болон хоригдлын амьдрах байр шинээр барих 6. Хоригдлын нийтийн гал тогооны хоол бэлтгэх, үйлдвэрлэх, хүнс хадгалах өрөөнүүдэд засвар үйлчилгээ хийх, 7-д авто тавууланг засварлах, 8-д нүүрсний агуулгын дээвэр, хүний хөдгийн нөөцийн савны байрыг шинжилэн засварлах, 9-д орхон сургалтын төвийн шугар байшингуудыг 4 улирлын болгон засварлах, зэрэг ажил арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллахаар төлөвлөд байна.